За баярлалаа. Өглөөний мэнд хүргэе. За ингээд үүжгэн өглөөний клуб 91.7 радиода хамтран томчуудын цэцэрлэг нэвтрүүлгийн хамгийн анхны дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна. За бүгд мэнчлээ. За баярлалаа. Энэ бол мэдээж үүжгэний залуучууд байна. Яг одоо эфир дээр үүжгэн өглөөний клубийн хамт олныг төлөөлөн томчуудын цэцэрлэг нэвтрүүлгийн хамгийн анхны дугаарыг одоо хөтлөн хүргэхээр хүрэлцэн ирсэн зочдыг та бүхэн танилцуулъя. За миний хажууд одоо ганж автлан сууж байна. Jack. Яа ингээд намайг жоохон бахад. Манаа нэг. Нөтүгэ. Намайг Jack гэдэг. Тэгээд би бол зүгээр Facebook дээр явж идэг нэг тийм хүн байна. Түмийг сонин гараа гэдэг. Урсаад өнгөрдөг. Нэг удаа явж ирсэн. Годомжид явж ирсэн. Араас нэг хүн ингээд тогсноо. Чи нөгөө Facebook дээр яваад байдаг. Би одоо Facebook дээр бүр яваад байдаг. За, Jack-ийн цааталт бол бөөг янаа сууж байна. Мэдлэр яа хүмүүстэй. Өглөөний мэнд бүгдд нь. За тэгээд бит 2, Мико бит 2 хамтдаа цааш тэгээ өглөөний хөтөлбөрүүдийг бас хөтлөн хүргэх болно. Тэгэхээр би бас Миког танилцуулчих юм аа. Жакийн цаана бол бас Мико сууж байна. За. Дараагийн үүжгний зочин бол Дүндök. За өглөөний мэнд. Одоохондоо бага ярина. Импульсац орохоор дайраа явчих тийм. Импульсац гэж яг юу гэсэн үг юм бэ Дүндök? Тэр үгийг ялгарчих гээд нэг өөр үг хэрэглээ. Надад үгүй утгыг нь шаардсан нэг үг болцсон. Тэр үгээ байн хэлээ л. За хамгийн сүүлчийн үүжгэн томчуудын цэцэрлэгийн гишүүн бол Амка. За өглөөний мэнд бүгдд нь намайг Амка гэдэг. Амар түр. Нэг амраатаа болцсон. Би өчтөр балахж байгаатай уулзаад. За бид хэд бол одоо өчтөр шөнө 2 цаг 3 цаг хүртэл тусдаа бүгдээр ажиллаа хийгээд явж исэн ийм амар нөхдүүд. Тэгснэ сая 6 цагаас бүгд цуглаад тэгээд ерөөсө томчуудын цэцэрлэг нэвтрүүлгээ хийхээр зориод ирсэн заримынх нь нүд бараг нээ. Нээсэн байна уу? Нээсэн байна. Хойроос харагдчихсан. Нүд байсан ч. За тэгээд явж байгаа. Одоо Амкигийн хувьд зүгээр жишээ авахад бол Амкигийн хувьд бол одоо хүннүү мол төвийг нээгээд яг гардаад ахлаад бүх багийг ахлаад явж байгаа юм чадварлаг бүсгүй. Гэхдээ үүжгэн дээр бол тэр чадварлаг байх чи хамаагүй шүү Амка. Бүгдээрээ л адилхан эрэхтэй шээ. Бүгдээрээ сэрж байгаа шүү гэж. Тэ бүгдээрээ сэрээд орноосоо ирсэн хүмүүс байна. За одоо бид хэдийг Jack кофегаар дайлах гэж байна. За кофегийн мэн улаан өнгөтэй жимс үлээ. За тэгэхээр үүжгний одоо өглөө бол кофегүйгээр бид нар төсөөлхийн аргагүй. Тэгэхээр өнөөдөр үүжгний өглөөний одоо томчуудын цэцэрлэг эхэлж байгаа учраас цэцэрлэгтэй багт бид нар кофе уудаггүй ээжээ. Одоо уудаггүй яа. Гэхдээ Колумбд жоохон хүмүүс кофе уудаг гэсэндээ яг Колумбийн одоо French press coffee нэг жимтэйхэн дарлаа бас. Тэгээд дайлаа. За мэдээж үүжгэн өглөөний клуб бол одоо 2012 оны 11 дуусар 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа өглөө болгон цуглаж байгаа юм клуб байгаа. Тэгээ үүжгэн өглөөний клубыг бол кофегүйгээр төсөөлхийн аргагүй. За тэгээд энэ одоо муу мухай зүйлийг зайлуулахын төлөө бүгдээ нэг уухад хилдэг ч юм уу. кофенийхаа хундгийг толгоё. Аягийг толгоё. За кофе шүү манайхаа. Буруугаар хэлээд видео үзэж байгаа хүмүүс дараа нь ойлгоорой. жоохон байцсан амар өнгө нь оршиж. Бид нар нэг ярьдаг байхгүй. Кофе чи одоо яг үнэ хэлэхэд гашуун хар ус байгаа шүү дээ. Энэ амьдрал биш шүү. Гашуун хар ус. За тэгэхээр яг одоо бидний бас энэ видеого дүрсчүүлж нэвтрүүл хамгийн анхны нэвтрүүлгээ дүрсчүүлж авч байгаа. Тэгээ энийгээ бүгдээрээ дараа нь яг гоё энэ аудиотойгоо холбоод бид нэг YouTube channel энэ дээр тавьж та бүхэндээ бас хүргэнэ. За тэгэхээр ингээ одоо бүртгүүтээр бол яг хөтлөөд явна. Тэгэхдээ та гурав ч гэсэн хамт ер нь бол голчлоод явж шүү. Бити санаа зовд бие барьж одоо бүксөө чангалд суугаарай. Анка би мигээ барьсан. Хоёр хөтлөж бид гурав чирэгдээл. За тэгэхээр ингээ үүжгэн өглөөний клуб гэдгийг бол одоо яг одоо бидний шууд стримийг сонсож байгаа зарим нэг хүмүүс сайн мэдгүй байгаа. Тэгэхээр одоо яг үүсгэн байгуулж санаа гаргасан үүднээсээ Jack одоо танилцуулъя. Тэхөө микрофондоо жоохон ойртоод. За
Шэрлэг гэсэн чинь микронд айл нь ойртох байх. Тэгээд яг нөгөө ямар темпер ихээсээ олохгүй байна. Жохон пан темпер орчхоор хүмүүс бас ойлгохгүй ч магадгүй учраас жохон сериусны темпер ярий. Тэгэхээр үүжгэн жүжигэн гэдэг өглөөний клуб нь бол одоо энэ үүжгэн жүжигэн гэдэг маш ойлгомжгүй нэрэн дээр олон залуучууд цуглаад тэгээд өглөөний эрдэд соёлыг түгээж одоо бараг 2 жил гаруй үйл ажиллагаа явуулчихсан Монгол улсад бол хамгийн олон өглөө одоо өглөө 6 цагаас өөрсдийгөө өсдөж босгоод за тэгээд одоо 7 цагт уулзаад хоорондоо ирч хүчтэйгээр нэгэн өглөөг эхлүүлдэг өдөр болгоны өглөөгөр бид нэр тэр үүжгэн жүжигнээсээ ирч хүчийг авч эхэлдэг тийм клуб байгаа. Тэгээ манай клубын онцлог гэхээр өглөө бид нэр 6 цагт өөрсдийгөө өсдөн гэж ярьдаг. За дараа нь өсгдсэн хүмүүс бол 7 цагт өөрсдийгөө ямар ч байсан тэр өглөөний клуб дээрээ бид нэр аваачилж тавина. За тавьсан л бол ихний зорилго биелж байгаа юм тэр. За дараа нь бол бид нар бол кофе уугаад хоорондоо сайхан чөлөөтэй ярилцдаг. А өдөр болгон share time гэдэг нэг арга хэмжээ. Тэгвэл одоо үүжгэн жүжигнээс нэг залуу маань нэг одоо гишүүн маань сонгож аваад тэгээ тэрүүгээрээ одоо сэдвэрээ бусдад хэрэгтэй мэдээллийг бэлдээд хоорондоо одоо share time-ыг хуваалцдаг байгаа. Тэрний дараа одоо anir time, за тэгэл үүжгэн одоо face, за тэгэл пёндах гэж маш олон одоо хүмүүс шинэ баг хэл үүсчихэж байгаа. 2-3 жил болоод ирэхээр тийм ээ. Шинэ пёндах гэл тэгэхээр одоо дөнгөж шинээр ирсэн гişүүдтэйгээ бид нар бол шууд одоо сандал дээр зогсоогоод пёндах биш одоо танилцуулахдаа тэгээ сандал дээр зогсоогоод за тэгээд одоо өөрийг нь танилцуулдаг. За тэгээд шууд одоо маш өөр сонин хоч нэрийг өгдөг. Жишээ нь 2-3 жилийн дараа гэтэл бид нэр дөнгөж өөрсдөө жинхэнэ нэрийг баг чи чинь тийм нэртэй байсан юм уу гэж одоо ойлгож байгаа шээ тий. Чи манайх бол 19-тэй аав, шүнийн ханхуу, шөөхүү гэдэг олон нэртэй хүмүүс байна. Эвгүй нэртэй бөөги анаа гэдэг. Тий одоо миний хажууд бөөги анаа сууж ийн тэгээд бас гайгүй нэртэйнүүд нэрцэн байна. Үгүй Риана ирсэн байна шүү дээ. Тийм шүү дээ. Дүндөгч Риана шүү дээ. Үстэй заслаа өөрсдөө шууд дүндөх рүү орж байгаа. За тэгэхээр сая жахаа ерөнхий мэдээллийг өглөө. Юу гэхээр одоо ерөөсөө тэр нөхдүүдийн өглөөний уулзалтыг л бид нэр энэ радио эфирт авчиж буулгаж байгаа царай нь байгаамаа. Тэгэхээр одоо яг үннийг хэлэхэд бол гадаад байгаа маш олон үүжгнүүд байгаа. Ер нь бол гадаад нэг 20 гаруй үүжгнүүд байдаг. Тэд маань их цангацсан байдаг. Биднийгээс санаад ямар уур амьсгалтай байдаг бас мэдэхгүй мөртлөө сонсоод яваад байдаг хүмүүс байж болсон. Харин тийм. Тэгээд одоо өнөөдөр бол ингээд бид тав сууж байна. Цаашдаа 7 хоног болгоны даваа гарагийн хамгийн ихний одоо эфирийг үүжгнүүд та бүхэнтэй хамтдаа томчуудын цэцэрлэг нэвтрүүлгээр нээж явах болно. Тэгэхээр тэр бүрт бас үүжгнүүд өөр үүжгнүүд ирж та бүхэнтэй хамт өрсөлдсөж одоо мэдээлэл шеэрлж явах болно. Битгий санаа зов. Сая гэл гадаад бад байдаг гэд ботж гадаад миний фэн байдаг болоо. Би ингээд зурган дээр ингээд тааглагдаад яваад байгаа шүү дээ. Энэ амар хөөрхөн залуу. Хэрвээ тэгж боддог бол сайн уу? За тэгэхээр мааха эндээс Glasgow хотоос ламаа яг одоо биднийг сонсож байгаа юм байна. Ламаа. Хаашаа. Хаашаа. Ламаа. Чиага наатург орчих бэ. Микрофон руу гараад. Манай ламаагийн хувьд бол одоо ямар ч одоо өгүүлбэрийг 3 секунд багтаад ярьдгаараа цаанаасаа төрсөн тийм авьяастай. За тэгэхээр ер нь бол радио томчуудын цэцэрлэг нэвтрүүлэг яг үүжгнүүдтэйг адилхан өглөө бүгдээрээ өстөж ирээд за дор бүрнээ би нэгээ танилцуулна. За тэрний дараа share time явна. За share time-ын дараа одоо сонсголын цаг anir time энэ төр явна. За тэгээд байж итлаа бүгдээрээ бас явандаа цаашдаа гадаад байгаа үүжгнүүдтэйгээ холбогдож эхэлнэ. Одоо тэр нэг дэлгэцүү шүү дээ. Энэ дэлгэцээрээ бүгдээрээ бүр Skype-аар мань гадаад байгаа үүжгнүүдийгээ за бас тий шинээр сонсож байгаа нөгөө нэг гадаад байгаа биднийг зүгээр дэмжиж байгаа хүмүүстэйгээ ч гэсэн холбогдож ярилцж болно. Тэгэхээр сандал дээр зогсоогоолаа. Тэгэхээр Skype-аар бид нар шууд найзуудынхад бас дүрсийг үзээд тэгээ яванда бүр юм хөгжих юм бол бид нар бас дүрсээ өгж маа. Камера өгж магадгүй. За одоо тэгэхээр бүгдээрээ үүжгэнд ирсэн түүхээсээ хуваалцъя тэхөө. Хамгийн ихэнд яг танилцах үүднээсээ. За Jack бол түрүү ярьсан. Бөөги. За. Би нэг их сайн түүхийг нарахгүй. За би эренгүүт амар шүлэг уншин. Санж нэг. Гормын санд шууд тэр шүлгийг л сонсмоор. Яг заа. Үгүй шууд. Тэгээд би болохоор ингэж болчих. Одоо ч гэсэн хүмүүсийн асуудаг асуулт танаа үүжгэнд чинь бүртгүүлэхэд юу шаардлагатай байдаг гэсэн чинь тэр шиг. Би болохоор эренгүүтээ амар
коммунист царайлаа шүлэг мөлөг уншаал тий. Тэгснээр дараа нь амар ичээл. Тэгсэн чинь тэнд зүгээр л хүмүүс зүгээр л байж идэм билээ. Тэгээд байж идэм билээ. Тэгээд анх яг хамгийн эхлээд бол би гэр бүлийн хүний одоо нөхрөө явуулсан юм. За чи нэг очиод тооч яг. Тэгээд байцлыг ажиглаад үхэж нүү. Амьд түрээд ирэхээр нөө ирсэн. Тэг яг тэгсэн ер нь бол нэг тиймэрхүү. Тэгээ яасан бэ гэхээр манай нөхөр очингуудаа намайг тэнд баахан яриад бараг очисон чи таньдаг байсан тий. Тэгээд очсноо би болохоор амар далиагаа тийм шүлэг мүлэг уншсан нэг тийм түүхтэй. Тэгээд энд ирээд бол нэг амар тийм шүлэг уншаал амбицч шаардлагагүй байдаг шүү. Шүлэг билээ. Ер нь 16 онд сонгуульд. Манай үүжигний ерөөсө 3хан зарчим байдаг. Өнөөдөр хүртэл ерөөсө огт алдагдаагүй. Яг цэвэр ариунаараа явж байгаа 3хан зарчим байдаг. Энэ юу вэ гэхээр ямар нэгэн байдлаар үүжгэн клуб дээр ирсэн хүн бол улс төр шашин жалга давны үзлийн талаар ямар нэгэн яриа. Тэгээ манайх төр бол одоо их мундаг хүн ирж ийсэн. Мундаг ч юм билүү те яг үндэ үгүй ч баяртайгаа хэлээд явуулж ийсэн тохиолдол байгаа. Тэр тохиолдолд бол дандаа одоо юу гэдгийг тэр улс төр ч юм уу одоо нэг жоохон тийм явцуу энэ гурван зүйл бол бидний зарчим. Стараад улс төр ярихгүй те. Шашин ярихгүй. Жалга давны үзэл ярихгүй. Нэг монголчууд юм нэг бас нэг тууширдаг үзэл нь жалга давны үзэл. Тэгэхээр биднэрт ер нь хаанаас ирсэн ч хамаагүй те дүндэг. Чи ч дахных хөлөө. Тэгээ нэрээ намайг ирж яхаар амар жалга дав ярьж ийсэн. Гадуур хандлага харагдав. За дүндэг өөрийнхөө яг анх ирсэн түүхээсээ хуваалцаад яаж өөр Риана гэдэг нэрийг авцсан би чи. Би ч бас яг анх ирэхдээ нөгөө хүнээр хэлүүлж исэн байхгүй. Маа найз Солонгост байдаг. Тэрийг пэйжээр олоо мэдцээ. Тэнгүүд үүж гээ нэг юм байна гэдэг орой ярьдаг байхгүй. Юу гинэ чи согтуу байгаа юм уу гэсэн. Үгүй ээ үүж гээ. За ямар юм байдیں۔ Ингээд сонсцсон нэг өдөр. Ийм юм байдаг. Хүмүүс уулзаад байна гинэ яад юм гэж орж үзээт гэх. Тэгээд нэг өдөр нэг гайгүй яажаас эрт тосцсон юм аа. Тэнгүүтээ очиад яста. Нэг гарууд байна. Тэгээд орж барахад амар хөвгөлтэй юм болсон. Отгоо таараал. Тэгээ манай отгоо чинь нэг амар хуучин ирсэн юм шиг амар ингэж яриад. Чиш орох гэж байна. Тэгвэл кодны амар онгод шгөрөнд энэ хуучаа гараад гэсэн чинь би ч шинэ ирсэн. Одоо Японд код ихэр чи нөгөө мөрөөдлийн гэрээ. Тийм мөрөөдлийн гэрээ код харин. Тэнгүүтээ юу аадаг вэ хөө нөгөө. Ер нь л угаасаа хүн шинэ газар ашиглаж байгаа амбицл хандлага гаргаа те. Ер нь ямар ч нөхдөд байгаа л гэж. Яа гэж бодоод нэг костюм энэ төр өмссөн. Шахацсан тэнгүүтээ нэг жоохон үгэн цэнж винж ярьж барайл. Тэгээ нэг сандал дээр гарцсан биш амар хийж мэгдэх тохоо намайг. Дөнгөж танилцсан юм шүү дээ. Тэр гайхаад өдөр ямар сони юм бэ? Амар хийж мэг би гомдох илүү өдөр гэж бодож байсан. Тэгсэн чинь тийм л юм халуун татна. Уур амьсгалтай шууд өөр юм шиг хүлээж аваад те. Нэг пён хийгээл мэдээлэл авсан болвол тэгэл тэр хүн бол шууд үүжигний гишүүн болдог. Тэгэл яг тэр утгаар нь гишүүн болсон гэж хүлээж аваад намайг атаклж амар хийсэн. Аавч төрөөг хэлэхэд зүгээр. Тэгэл тийм л байсан дөө. Тэгэл нэг амар Өнгийн анх гарсан санаа их сонирхолтой шүү дээ. Би дөнгөж нэг MacBook гэдэг юу авчаад, ноутбук авчаад тэрийг нэг яаж програм uninstall хийдгээ мэддгөө. Тэгсэн чинь нэг Zipper гэдэг жижигхэн програм олоо суулгацсан байхгүй. Тэгэл ингээл юм устдах болонгуудаа нөгөөдгөрөө ингээл чирээл аваачаад оруулахаар пиу гэдэг бүгд устчихдаг. Тэгэл ингээл надад маар хайпи санагдав. Тэгэл чирж авчраад оруулангууд пиу гэдэг байна. Тэгээд хамгийн анх үүжиндээ бодчихсон. Ерөөсөө пиу юм байна. Тэгээд одоо дөнгөж шинээр орж ирсэн үнийг л нэг 5 минутанд багтаагаал үүжигний чинь хуучин мөрөөдлийн гэргээд одоо өөрөөсөө байр төрөслсөн байсан. Тийш оруулаад пиу гэж үүжигнэ болгодог. Тэгэж пиу гэдэг анх одоо юу үүсчихсэн. Тэр Жаки Макта танилцсан үг юм шүү. За, амтыг танилцуулахаас өмнө би нэг бас бяцхан тодруулах хийх хэрэгтэй байна. Яг одоо үүжгэн гэдэг пэйж байгаа манай. Нэг 7700 800 орчим лайктай пэйж хайж олоод та бүхэн тэр пэйж дээр пост орсон байгаа. Одоо манай сонсох линктэй. Тэр постны дээр та хүссэн коммент үлдээгээд биднээс асуухыг хүссэн зүйлээ бичиж болно. За бас манай пэйжийн одоо мессежээр нэг хүн холбогдож байна. Тэгээд биднэрт амжилт хүсээд сонсож байна, гоё болж байна гэж байна. Тэгээд үүжгэн яг гишүүн болох талаар яаж орох талаар та бүхэн бас яриач гинэ. Тэгэхээр амкаг танилцуулсан дараа энэ талаар бас бүгд ярьчих. Өнөөдрийн нэвтрүүлэг бол ерөнхийдөө айгуу гоё танилцуулаад энэ нэвтрүүлгийн цаашдаа яаж явах вэ гэдэг чиглэлээ бариад гоё хөгжилтэй л өнгөрье. Ер нь гэхдээ цаашдаа цаа хөгжилтэй байсаар дуусна дөө.
За амка айгу сони юм байна. За. Угаа бэлтчих. Уншаад сайн байна уу? За би болохоор яг анх нөгөө нэг Жакийн Facebook-ээс харж ирсэн. Амканы данд нэг үдэ UPS ярилцгаар хүчгэн жүжигний хэлсэн чи Жаки Волт Тэгээд яг анх мэдчихэд уг нь эхний өдрөө шууд яваад очихчихсан байхгүй. Тэгээд нөгөө тэр чинь 11 сарын 30-ны өглөөсөн болохоор айгүй харанхуу. Тэгээ очих гээд гисэн чи айгаа болтгүй ерөөсөө. Тэгээ гарах гал такси дуудсан угнаал. Тэгээ яг гарах гээд гисэн чинь за очоод яг хүн байгаа болоо. Яг очоод юугаа чих хүлээ гэл амар эргэлзээд нөгөө ганцаар юмд очих айгүй дургу. Тэгжэнгуудаа нилээ харсан байхгүй ингээл Facebook ингээл доош нь ингээл нэрсүүдээ хараал агаахгүй гарахгүй ерөөсөө бисээр нэгэ бэлэн болцсон өөрөө. Тэгээ гүйлгээд за явах уу гэл гүйлгээсэн чинь шууд Жакийн зураг ороод ирдэг байхгүй юу? 8 хүн ирлээ гэл. Тэгин готл нь ёо очиждаг гэж одоо 8 хүн ирчлээ гэсэн нөх амир хоцроо очуулстай ичмэр байлээ гэ буцаа унтаад ирдэг байхгүй юу? Тэгээ яг маргааш нь заа нэрэ өчигдөр ингэсэн юм чи заавал босондоо гэл маргааш нь шууд босоод яваад ицсэн. Тэгээ яг 2 дахь өдрөөс нь яваад очиход ерөнхийдөө 10 хүн ирсэн. Тэгэл ганж авахлан тэр донд чинь зүгээр. Яг сууж байгаа юм шиг. Тэгээ анх ерөнхийдөө очиод маш их таалагдсан л да. Айгүй хөвгөлтэй. Тэгээд айгүй тийм дотн тийм уур амьсгал өглөөг ягаад ч юм тийм инээн цэглэлээр нэг л гоё ухцсан. Тэгээд ерөнхийдөө тэрнээс хойш тасралтгүй явсан. Дээрэс нь кофе ерөөсөө ууж чаддгүй хүн байж байгаад одоо уудаг болчихсон байлээ. Орсон. Гашуу харуулсанд орсон. Намайг орсон энэ хүмүүсээс нөө түүхийг олон хүн ярьдаг штэ. Тэгсэн чинь манай Өско шөөхөө гэд хоёр найз. Үжигний гişүү одоо л үжигний маш одоо хүндэт гişүүд байгаа. Тэгээд тэр хоёр маань нэг газар ажилладаг. Тэгэнгүүтээ найзууд тэгээд энэ үүжин гэдэг юм байна явах уу гэдгсэн чинь ашгаа наа чи нэг тийм сүм мөмэн христбрэст яах гэж чи хэлээд яваг нэг бас турчаасан. Гэсэн чинь нэг нь явж ирчээд үгүй зүгээр юм байлаа та гоё юм байлаа гэдээ агуулж ирсэн. Тэрнээс хойш бас манай үүжин хамгийн идэвхтэй хамгийн анхдагч гişүүдийн нэг болоод байгаа. Тэгээд тэр хоёр чи айгүй баянтай те. Хоёулаа гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй. Тэгсэн чинь ингэж болж байгаа мó. Шөөхөгээд нөхөр маань өөрийгөө танилцуулаад би эхнэр хүүхэдтэй гэсэн чинь өөсгөө ерөөсөө танилцуулахгүй юу? Өмнө нь ирсэн байсан байхгүй юу? Өмнө ирсэн өөрийгөө танилцуулахгүй явуулсан чинь үүжигнийхэн маань хөөх чи өстө аав юм уу гэж амар ингээд анхаарал хандуулаад шөөхөрөө фокуслаад байсан чинь шөөхөө байж үзсэн. Өш ер нь та нар яагаад намайг ингэж амар хэрэг энэ өөсгөө ч гэсэн эхнэр Өсгөө нэг төлөвлөгөөтэй чимээгүй суугаад байсан байгаа. Тэг хилээч чи гэдэг үү зохиод. Ой шинэ лайв стрим гэж чи айгу гоё юм байна энэ хараа. Одоо шинэ дандаа түрүүн л хамааг жоохон хилцэн чин хамаа нэг ингэж болдгийм үү? Солонгос улсаас Гүлсараа ихч бол шууд сонсож байгаа юм байна. Бид хамгийн өмнө бас Солонгост уулзалтан дээр ирсэн. Солонгост бас үүжигний уулзалт хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь 7-8 хүмүүс ирээд одоо манай гişүүд Солонгост бол байдаг. Тэгсэн чинь би Солонгос улсын Ансан хотоос сонсож байна штэ гэдэг. Дэлхийн өнцөг болон бүрээс биднийг сонсож байгаа юм байна. Англиар бичлээ хаяа. Гацаа хэлдэг. Хаяа. Кимчи. Солонгос улсын улсын хотоос манай Нямка холбогдсон байна. Бас тийм сонсож байгаа шүү. Сайн Нямка. Идэвхтэн. Ирж сагтлал доо. Тэр Нямкаас удахгүй. Тэгээд юу энэ удаад яг бид нэг шууд утас ажиллуулах яг боломж бүрдээг байна. Тэгэхээр бидэнтэй хамтдаа Эвсэг Монгол продакшны 91.7 радиогийн долгион бас хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр долгионоор Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс маань сонсох боломжтой 91.7-оор. За тэгээд гадаад байгаа хүмүүстээ зориулаад бид нэр лайв стримийг одоо энэ хамгийн анх удаа туршиж үзэж байна. Цааш тийм улам бүр чанартай болноо. Болж байгаа юм шиг тийм. Тэгээд бүр гоё болно. Намайг сонсож гин үү? Угаас одоо амар чанартай байна. Хүмүүс таалагдаад эхэлсэн байгаа. Хүмүүс таалж байгаа. Нэг нь тодорхой. За Америкийн нэгдсэн улсаас болроо гэдэг охин бас биднийг сонсож байгаа юм байна. Үнэхээр гоё болж байна. Баяр үргээ амжилт хүсье гэж. Харитаа.
Энэ Facebook нь Мики Кристал гэдэг юм байна. Үгүй чи яг тэгэлтэй харъя харж исэн юм байна уу? Юу руу одоо наад зурагч биш ээ. Профиль солиод үнэн яа. Гэхдээ сая нэг Америкийн нэгдсэн улсын 8 хотоор яваад За тэгсээ уулзалтаа үүсгэн дээр бас айгүй ярьсан байхгүй юу? Жак Америк явчаад ирсэн юм аа. Тэгээд та нар за кофега хороож авлаа. Оосоо. Муу хүнтэй өглөө босоод ямар нэг юу ч хамаагүй морины толгойн дээр гарцсан. За Мик яаж ирсэн Аа би одоо яаж ирснийг танилцуулахаас өмнө би яг одоо энэ томчуудын цэцэрлэг нэвтрүүлгийн одоо яг албан ёсны нөө юг Шторкийг бас та бүхэн танилцуулъя. Сонсуулъя. Зарим нь бас яг манай пэйжээр дамжуулж сонсон. Зарим нь өөр дээр хүлээлт үүсгээд нэг юм. тэгэж амар туршлагатай яа. Шторк шин тавьчихаар бид нар энэ аваар жоохон өмөлж болно. Болно шүү дээ. За тэгэхээр Өдөрний цаг ирлээ. За тэгэхээр одоо коршок дээр суух хүмүүс нь гяс амжуулаад аваарай. Ингээд томчуудын цэцэрлэг нэвтрүүлгийн албаны Шторкийг та бүхэнд сонсуулаа. Иргэд олцгоё. Танаа тэр үүжгэн жүүжгэн гэдэг чи яг яад юм бэ? Үгүй тийм их доогод ганцэр байд юм уу? Миний охин тэгэл одоо хар үрээр л гараад явах юм. Сан байна уу? Танаа төрийн бүс байгууллагын даргатай чи яаж холбогдох вэ? Танаа гишүүн болохын тулд яг ямар материал бүрдүүлэх ёстой вэ? Үүж юм уу? Эсвэл мөөж юм уу? Хар өглөөгөр очичоо. Тэгээ хорвогийн хамаг ховж базаа суух уу? Хүчи чинь өрөөндөө байхгүй хайн гэртээ ирж хоноог юм хайш. Энэ бүх асуултын хариултыг та авахыг хүсвэл даваа гараг бүрийн 7 цагт томчуудын цэцэрлэг нэвтрүүлгийг хүлээн аван сонсоорой. Нэвтрүүлгийн анхны дугаар 3 дугаар сарын 30-ны өглөө 91.7 радиогоор. За би уучлалт хүсье. Би яг амбицлаагүй 16 онд нэр дэвшгийг хүсээгүй. Ямар ч тийм зориг байхгүй шүү та бүхэн ойлгоорой. Энэ дээр би зүгээр нэг Шторкн дээр нэг нь яг миний бодит түүх явж байгаа байхгүй. Би ерөөсөө хизээч тэгж өглөөс цэржсэн хүн биш. Өмнө тэгсэн чи түүхэнд байхгүй. Тэгсэн чин ерөөсөө үүжин жүүжгэнд нэгтгэхэр шийдсэн одоо өмнөх оройноо бэлдэж унтаад өглөө эртөө босоод яваад гэх зөхгүй. Тэгсэн чин үүжин дээр очиад нөгөө нэг залуучууд бас л таатай адилхан бие өрж явах анхандаа. Тэг амар төв цаваад нэг юм хариулахгүй. Нэр минь асуух нь Мишель. Тэгэл тэр сургуулийг төгссөн. Тэгэл яриад байдсан чи гинт уц дуурдаг байхгүй нөгөө нэг айгүй олон нөгөө нэг кофе шопын ширээг тойроо суудсан нөхдүүд донд уц дуураад тэг ингээ хүн чи уцаа аваад ярина штэ. Тэг аваад ярингууд цаана ярьж байгаа хүн ингээ айгүй тод сонсож байгаа. Тэгсэн чин ихч намайг гэртэрч хоноогүй явуулсан. Хөөе чи шүн босоо гараа явуулсан юм уу гэд. Тэг би чинь амар ингээ амар айгүй нөгөө нэг хүмүүс анх танилцсан хүмүүс сонсчих гээд идэг. Тэгээд би үгүй би гэлгсэн. За яри. Тэг амар эвгүй байдал орж байгаа. Тэгэлсэн чи ихч бүр санаа зовцсон. Тэг аргагүй ч зайлуу нөө өглөө хийж босч байгаа гэж алгуулсан гэж. Тэгснэ. Тэгээд тэгснэ. За би яригээ таслаад. Тэг дараа нь ихцүү залгаад хөөе би энэ өглөөний глөв дээр амсэлтэй зүү. Боссон болохгүй. Тэгээд би шүтээс сурдаг байсан. Тэгсэн чинь айгүй сонин зөө. Өглөөний клуб дээр яваад ороод ирсэн чинь хамгийн анх нэг охин байсан байхгүй. Тэгсэн чинь тэр охин хэн байсан бэ гэж биш. Тэгсэн чинь би хараа сургуультай зөө. 1-р курсээс 4-р курс хүртэл параллел ангид сурж ирсэн. Би тэр охиныг манай сургууль гэдгийг мэддэг. Хизээч мэдлж үзээгүй охинтойгоо шууд өглөө явж орж ирэнгүүтлээ таарснаа хүн чинь ингээд амар бантаад шууд мэдлэлт юм билээ. Хүй сайн хүй чи юу хийж байгаа? Тэгснэ тийм 2-3 хоногийн дараа уянгаас Мико нэг үүжиг нэрээ юм байна. Бүжигэнд саалсаад яваад тэгсэн чинь би бас очдог байхгүй. Микогоос өмнө уулын би үүжигэнд очсон заа. Тэгсэн чинь амар гаднаас ингээл карманагаар орж ирэхээр сайн уу Мико гэж харж тэгсэн чинь тийм би энд нэг залуучуудын клубт явдаг гэсэн намайг орхиод байгаа шүү. Би тэгсэн чинь бөөгийг ерөөсөө тэнд хамт явж байгаа гэж бодоагүй. Зүгээр л тэнд бүжиглээд явж байгаа гэж бодож байгаа. Тэгэл одоо манай Мико ч 2 хүүхэдтэй. Амберлаад өгнөч. Манай үүжигнээс хүүхэд төрсөн.
Тэр хүүхдээ одоо цэцэрлэгт явуулчих. Би завтраас соолгоч. Тий. Бэлэгт гэдэг. Тий, үжигэн жүжигнээс мань хамгийн анхны хос төрсөн. Тэгээд бэлэгт гээд Энэ 2 жилийн хугацаанд 2 жил гарны хугацаанд бренди хөвгтөрсөн. Би цэвэр цусны аваа. Цусаанд цэвэрлэх шиг Хойдоогүй те. Үүчгэд орж ирээ болчихсон тэр. Үүчгэн заа байли. Экстрем болчихсон. Тэгтээ зүгээр хамаагүй. Бидний барьж байгаа өнцөг бол өглөг яагаад ийм гоё чөлөөтэй илийн өгч болохгүй юм шүү дээ. Томчтой. Үүчгэн үлдрийн. За үүчгэн өгшөлтэй. Тэгэхээр нора зараа. тэр сонсож байгаа. Гэж амархан. Тэгэхээр сонсч шүүг мессеж ирсэн. Тайрыг сонсож байгаа шүү гэдэг. Тайрыг сонсож байгаа шүү. CEO амкаг юм. Бид нэг хуучин байранд байхад сар болгон 5,000 төгрөг хураадаг. Тэгээ амкаг нэг хамгийн гол мөнгө хураад байсан. Үнэг хийсэн. Мөнгө хураагааг бол би харж байгаа шүү. Айдаг болчихсон тэр бүр амар. Харж байгааг үнэх сайн мэдчихгүй. Шүн мөн удаж яхад орсон ажиглаж байгаа шүү. Эсвэл буцаа оронд орно гэж орж ирээ.
Тийм л байгаа. Тэгээд тэрнээс бус өдөр бүгдэнд нь өглөө болгон бид нар уулзсаар байгаа. Тэгэхээр үүжгэн жүжигэн гэдэг бол ийм өглөөний клуб байгаамаа. За, томчуудын цэцэрлэг гэдэг энэ нэвтрүүлгийн хувьд бол зөвхөн даваа гарагийн өглөө 7 цагаас бид нар явуулж байна. Cover дээр 19 цагаар бичсэн. Тэр яг бичсэн нөхрийнх нь буруу шүү. Хийсэн хүнийх нь тэр алдаа байна. Тэрэнд одоо бид нэр хариуцлага тооцох. Тэр хүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Клубээс хөөх хүртэл арга хэмжээ авлаа. Яг үндэ дөндөх. Баяртай. Дөндөх баяртай. 19 явуулчих. За бай дөндөх. 2 сар 2 жил 4 сар гэж байна шүү дээ. Тэгээд бүр маш товчхон ингээ 2 жил 4 сарыг эргээд дурсан бол бид нэр энэ 2 жил 4 сарын хугацаанд өөрсдийн гэсэн маш том соёлыг бий болгосон байна тий. Өглөөний соёл, өглөөний соёл. За тэгээд өөрсдийн гэсэн дуутай болсон. За өөрсдийн гэсэн эмблем логотой, өөрсдийн гэсэн хувцастай, өөрсдийн гэсэн урайтай. За тэгээд өөрсдийн гэсэн зоригтой. Яг одоо энэ эрдэд соёлыг түгээх залуучуудын маш том минь өөрсдийн гэсэн соёл имижийг хотын соёлд бас нэлээд айгу нэмэр оруулж байгаа гэж бодож байгаа. Тэгээд өглөө болгон 6 цагаас босно гэдэг бол өдөр болгон ер нь бол эрт унтна гэсэн үг болж таардаг. Тэгээд орой ингээл одоо юу гэдгийг ингээл маш олон шоу аргацсан ингээ хинний одоо хөтөлбөрүүд байхад бол за маргааш өглөө үүжгэнтэй штэ гэдэг ингээд эрт унтах, эрт босох. Энэ өөрөө хүний эрүүл мэндэд бас маш сайн ер нь бол тийм ээ. Тэгэхээр бид нар бас нэг гаднаа мааз харж байгаа мэт боловч уул нь эрүүл бид нар уурнаслана. Тийм цагийн зохион байгуулалт маш сайтай болдог. Тэгэхээр манай залуучууд маань одоо ер нь үүжгэн жүжигэн өглөөний клуб давхардаагүй тоогоор нэг 600 гаруй хүмүүс бол ирж исэн. За яг одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа залуучууд бол 100 гаруй байгаа. Тэгээ үүжгэнчүүд бол 2 маш том аяллыг хийсэн. Дахин Эрдэнэ дотроо 40-50 хүний бүрэлдэхүүнтэй аяллыг хийжсэн түүхтэй. 3 жил дараалж оны хамгийн анхны нарыг угтаж байсан. За ийм ирч хүчтэй залуучууд үргэлжлүүлэх ирч хүч одоо хүртэл байсаар байгаа. Тий. Тэгэхээр яг Улаанбаатар хотод бас биднийг сонсож байгаа залуучууд байвал нэг ийм өглөөний клуб байдаг. Та нэгдэж болно. Нэгдэхийн тулд та зөвхөн өглөө өөрийгөө өсдөд босоход хангалттай. Тэгээ нөө ингэдэг шүү дээ. Одоо хүмүүс зорилгыг айгуу томоор хардаг шүү дээ. Танай клубын чинь зорилго одоо Монгол улсыг хөгжүүлэх юм уу ч гэдэг. Нийгмийг өөрчлөх юм. Тийм ерөөсөө биш. Манай клубын ерөөсөө зорилго бол яг хүн өөрийнхөө төлөө. Тэр хүн өөрөө өглөө эрт босч өөртөө хэрэгтэй цагийг төлөв ашигтай шүү дээ ерөөсөө. Тэгээд хувь хүн өөрөө мундаг байна гэдэг бол одоо Монгол улс тэгээ тэр чигээр нийгэм мундаг байна л гэж цаагаараа хараад байгаа шүү дээ. Тэгээ хүнтэй баяртай өглөө уулзъя гэдээ явахаар айгу гоё юм билээ. Ажлынхандаа байж байгаа үүжигэндээ тараа за баяртай өглөө уулзъя гэдэг юм. Нэг босдог хүн байна шүү өглөө. Тэгэхээр нөгөө нэг манай үүжгнийхэн айгу олон хүмүүс нь энийг ярьдаг шүү дээ. Өглөө босоод хүн эрт босдог хүмүүс зөндөө байдаг. 5 цаг 6 цагаар босоод байж байгаа л гэртээ ингээл цай маа угаал дуу муу сонсож байгаа л ажиллаа яваад өгдөг. Эсвэл сургуультай яваад өгдөг. Тэгэхээр хүн ингээ зүгээр ингээл дотроос байгаад идэм байл да. Тэгээд өглөө ирээд 10-20 хүнтэй ингээд хамт юм яриад гой хөгжилдөөд инээж наргаа те гой шин санаа яриач юм уу. Ингээд идэвхтэй байж байгаад ажил руугаа сургууль руугаа хичээл рүү явахаараа чи өдөр нэгээс явж байгаа юм шиг санагдав. Тийм тэр чинь ингээд өдөр бүтээж маш их болсон. Нөгөө ажил дээр өглөө 9 цагаас очиод цайны цаг хүртэлх хугацаанаас өмнө маш их юм амжирцсан юм шиг тийм. Өдөр эндээс энэ эфирээс бид нар гарахад дөнгөж 8 цаг болж байгаа. Бид нар аль хэдийн энд ч одоо баг бүтэн цагийн нэвтрүүлэг хийж байгаа. Хийцэн. Тэгээ цагийн нэвтрүүлгээс өмнө бид нар чинь 40 минутын өмнө энд цуглаад Амкагийн төрсөн өдрийн үлдэгдэл тоортыг хувааж идээд кофе уугаад тэгээд кофе уугаад Доботой хамт энэгээр халуун усмас хаана наан цаана гэл энэ фильмтиг манай зарим нэг хүмүүс болохоор фильмтиг анх удаа ирж танилцж байгаа. За Жак Бүгийн хоёр болохоор өмнө ирсэн байсан. Энэ ширээг мөргий. Мөргөлтийг дараа видеогоор хүлээн авч үзээрэй. Өглөө тэгээд нөгөө эрдэнэ хүмүүс маань бас тийм байдаг шүү дээ. Зарим нэг хүмүүс бол яг одоо яах гэж цуглаад байгаа юм бэ? Тэ очсон тэгсэн чинь нэх утгагүй юм бэлээ ч юм уу. Зорилго. Тийм клуб бэлээ гэж яриа явдаг. Яат ингэж байгаа. Тийм. Яг зарим хүмүүс бүр айгуу санаа эрчин гутаа ингээд юм хүлээгээд байдаг, юм авах гээд байгаа юм шиг тийм. Одоо яах юм? Одоо юу вэ? Дараагийн хөтөлбөр нь юу вэ? Яах вэ гэл нэг тийм хүмүүс бас байна. Тэгээд ер нь бол манай клубээс үүжгэн жүжигнээс бол юм авахгүй биш. Юу ч үгүй. Тэгтээ бүр амар их юм бий байна. Мэдрэмж аав тийм. Жишээ нь өнөөдөр нэг тийм студийг ярьж болж байна. Mongolian Cover гэдэг ингээд маш одоо яриул яг багтахгүй юм байна тийм. Тэрээс санаа бодол одоо нэгтэй ингээд тийзер үлдээгээд байгаа. Залуучууд цуглчаар чинь тэр дундаас ингээд ямар зориггүй байж исэн ч гэсэн заавал нэг
зориг үр дүн ингээ хамтарч ирдэг. Тэгээд сонин нь болохоор бас юу юм шиг байна тий. Маш олон өөр төрлийн хүмүүс ирдэг. Одоо чинь цахилгааны инженер байж хахад нэг нь лого зохиодог хүн ирж байгаа шинэ тий. Гэх мэтлэн тэгээд дуулдаг нэг нь байж хахад хөгжим дарддаг ирсэн баг шинэ ч юм уу тий. Санаандгүй байдлаар ингээд биенийг олоод тийм шүү дээ. Болжмрын дэвлэлт хамтлагаа мартсан. Болжмрын дэвлэлт гэж хамтлаг одоо энэ дуун дээр ажилласан гэдэг ч юм уу те. Үүжигнээс төрсэн болжмрын дэвлэлтийн хамтлаг. Манай үүжигний цэгц бид шүү дээ. Одоо яг ууланд авирахад бүгдийг манлааж ингэж дагуулж өрөөлж явдаг залуу маань хэлсэн байхгүй. Та нар үүжигнээс ирэхдээ юу ч авах гэж битгий ирээ. Тэгэх юм бол та магадгүй зүгээр гоё ирээд ингээд инээгээд 1 сар өнгөрсний дараа эсвэл магадгүй 2 3 хүн удаа үүжгэд ирсний дараа маш их хэмээг авцсан байд юм аа. Энэ л хамгийн гол. Тэгэхгүй одоо юу гэдэг чинь танах нөгөө нэг share time гэдээ явдаг гэсэн. Тэргүүр чинь нэг юм мэдээд авчмаар ах юм гэдэг чинь үү. Тэр чинь яга явахгүй байгаа гэдэг чинь үү. Иймэрхүү юм шаардаад байвал та уучлаарай юу ч авч чадахгүй ингээд хоосон буцсан. Амар нөгөө бие биендээ дасдаг арга би болохоор ингэж ойлгосон. Тэгээд өглөө яг оюутан бахта явж эхэлдэг гэсэн. Манай ахында байж захта. Тэднүүсийг унтсны дараа гэртээ ороод өглөө босоод царайг нь харахгүй гараа явчих байхгүй. Тэгээ бүр гэр бүлийнхэн шиг тийм амар дотн хүмүүс болсон. Өглөө босч царайг нь харсаар уулзсаар байгаа тий. Отоо битээр дээрээс бие бингээ сэрээгээд байдаг штэ тий. Өдөр одоо уулзж байгаа, орой уулзж байгаа хүмүүсээс илүү өглөө болгон уулзж байгаа хүмүүс маш богино хугацаанд илүү дотн болчихгоо гэж тий. Түүлч аргагүй юм байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй юм хийж байгаа юм. Өглөө 6 цагаас 8 цагийн хооронд хүний тархины ажиллах чадвар 3 дахин илүү байдаг. Тэгээ яг түрүүний нөгөө нэг юм харах гэдэг дээр за энийг боорцог гэж бодвол энэ боорцгийг харах гэж ирсэн хүн бол энэ хоёр аяхтай кофег харахгүй. Тэгвэл энийг юм аах та хоёр л. Ингээд би тэр зайлбар боорцог. хар усаа өгөөл ах тий. Чи мэдрээ амьдралыг ер нь харуулсан. Энэ хүмүүс бүгд надад кофе уудаггүй байсан. Кофе уудаггүй байсан гэдэг. Санаачсныхаа хувьд Жак буруутай. Эргээд кофеноос бид нэр одоо юу гэдэг чинь хитрхийг илий болвол Жакийг шүүхт дууднаа. Тэртэй яг нэг хүний сайн төрүүлээ юм шүү дээ. Амар өгч байгаа хүн. За баярлалаа залуучуудаа үүжгнүүдээ биднийг сонссон сая сүүл бас нэг хүн орж ирээд Америкээс сонсож байгаа шүү. Амжилт хүсье гэж байна. Маш баярлалаа. Гоё шүү. Тэгэхээр гоё байх уу? Байж байгаа юм манайха. Ганцхан минут тоошлуулж болох уу? За окей. Хүлээж тий. Би та гуравтаа, та дөрөвтөө бэлгтэй байсан байхгүй юу? За. Тий. Тэгээ нэг видео авч нэр Америк яваад ирсэн. Видео авч байгаа учраас. За энийг авч штэ. Манай үүжигний бяцхан за ямар гүнжид одоо энэ ингээд энэ чихрийн буудаж идчихээ дараа нь энэ өөрөө усан буу шүү заяа. Тэгээ аав ээж хоёроо усан буугаар ингээд буудахаар битээ уурлаарай за. Манай бөөгийн мама гүнжид. За энэ манай үүжгийн хамгийн дүү байгаа. Тий. За амдад энэ хөрхөн усан буу. Америк шүү. Ориг жорг дөндök чамд би бүр тусгай юм авчирсан. Энэ дөндök мөн үү? Наад өгний чинь утгаар. За энэ бол ингээд чамайг өөрийн чинь өөрчн бэлгэлчихэж байгаа заа. За манай микод хоёр хөөрхөн житгэр байгаа. За хоёр бяцханд өгөөрэй. За сток баярлаа. Одоо надтай усан бугар байлтахаар би яах вэ? За одоо тэгэхээр энэ видео бичлэгэн дээр үлдэн маш баярлалаа. Тий. Хамчуудын цэцэрлэг байлцах байдлаа. Дээр гарч байгаа таанар дээрээс уудтай хор шиднэ. Дүүнэртэй өг гэсэн чи энд задлцсан те бүгдийг. За. Дараа нь зүгт явж явах гэдэг хүүхдээ юм. За стоочлаа. Манай томчуудын цэцэрлэг нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар видео бичлэг яг одоо хийгдсэн. За аудионоос бичигдсэн. Тэгэхээр тун утгагүй баг өнөөдөртөө ч нэвтрүүлэг болоод орох боломжтой. Тэгээ бид нэр пэйж дээр ч юм уу шууд шеэр. Хурдан ажиллуул гэж. Жак гяс ажиллуул. Миний фэнүүд бол миний нуруу их төрхөө гарсан байгаа. Зүгээр хамгийн анхны дугаартаа үүжгэн жүжигэн өглөөний клубтэй оюунлаг залуусан сэдвгүй яриа. Тийм ээ. Томчуудын цэцэрлэг нэвтрүүлэгтэй хамтдаа байсан. За мөн Эвсэг Монгол радио 91.7 радиотой хамтдаа байсан бүх сонсогчдод маш их баярлалаа. Дэлхийн өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа байсан үүжгнүүдтэй бүгдэнд нь баярлалаа. За нэг айгүй чухал юм мартсан байна. Хэдүүлээ тийм зориг болоод нөгөө нэг урайгаа нэг хэлээ. Тэгээд зориг юу вэ амка? За Үүжгэн жүжигний зорилго бол эртэж соёл эерэг цэнгийг нийгэмдээ түгээх зорилготой. Урай бүрт хэлье. За манай урай бол сэрүүлэг биднийг сэрээдэг, зорилго биднийг босгодог. Үүжгэн гэдэг бол жүжигэн юм аа. Жүжигэн гэдэг бол үүжгэн юм аа. Who's the best? Үүжгэн is the best. Жүжигэн is the best.
За маш баярлалаа сонсогчдоо. Энэ бол томчуудын цэцэрлэг нэвтрүүлэг байлаа. Ингээд та бүхэнтэй дараагийн дугаар бол эх 7 хоногийн даваа гарагийн өглөөний 7 цаг эргээд уулзах болно. Үүжгэн жүжигэн өглөөний клубын Үүжгэн Guys дугаар энэхүү нэвтрүүлгийг өндөрлүүлж байна. Маш баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Баярлалаа. Хамаа нэмка. Нарманчин эзэн нормэдлэн бүхэв энэ амьдрал богинохон шүү эртлэн бос мөрөдөр дүрэн залуу насандаа мөнгө байхгүй гэж гутарч бүүсөө өнөөдрийг маргаашаар буухашлуу зогсолтгүй зөвхөн урагшаа тийм үү өглөөний 6 цаг чиг минут үжигэн рүү жүжигнэд хөдөлгөө ла 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 la la. It's again morning guys. We took a ship and hit cool guys. With him door big Ugyen guys. За. Хатан кофе and За байд бод. Томчуудын нэшүүлэг. Andiamo a seguire morning guys. We took a ship and hit cool guys. It's the door with Ugyen guys. Crazy guys. 나도 우리 열심히 알았어요. 아까 미스터 버스 무대 무슨 무슨 I can't eat Ugyen face. What you put easy and fun. We do it you guys. Cool guys. You can't go big Ugyen. Crazy guys. We Ugyen, Ugyen. We come to Ugyen. We do a shit in guys. Move. Дүндөөгүй. За бай. Төгсгөлтэй бүгдээ. Төгсгөлтэй нэг. Crazy girl. Baby. Сэний өслийг хамаа авцсан. Ингээд дуусна.